Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст эхэлж байна. За өнөөдөр бид хоёр генийн түлхүүр гэж юу юм те? Энэ хүний генийн талаар ярилцгаад энэ генийн түлхүүр ном бидний сургалттай яаж холбогдоод байгаа гэх мэтчин зүйлийг дэлгэрэнгүй ярих мэдээлэл хүргэх гээд сууж байна. За өдрийн мэнд. Тэгэхээр одоо генийн түлхүүр гэдэг нь бидний ген дотор одоо маш нарийн энэ оршихуйн оршиж байгаа бүхний мэдээлэл байгааг илтгэдэг. За тэгэхээр хүн яаж өөрхийн ген дотор энтэй бүр одоо зөвхөн дэлхийж биш те зөвхөн монголч биш. Бус цаашаа оршихуй ертөнц оршиж байгаа бүхнийг түүнээс цаашаа бүр оргуу хасанд байгаа ч зүйлсийг хүн өөрийн биеиндээ ингээд гендээ хадгалсан байдаг. За яагаад тэгэхээр сансар окторгуйч байна уу, ортой оргуу хооснуудч байна уу те? Ерөнхийн ингээ утга санаа болохоор оргуу хоосонд ч ухамсар байдаг, ортой оршиж байгаа оршоо болгонд ч ухамсар байдаг. Тэгэхээр ухамсар өөрөө ингээд хоёр одоо төлөвт өөрөө байдаг юм бол бид нар ихэвчлэн дандаа оргуу хоосноос ортойг бүтээж амьдрах өгөгдөлтэй. Яг бол та өнөөдөр ухамсарт хүнл юм бол те өөрийн дотор одоо энэ бодол сэтгэхүйгээр чинь дамжаад орж иж байгаа тэр оргуу хоосноос орж ирэх тэр ухамсарыг та өнөөдөр ортой болгоод энэ дэлхий дээрээ бүтээгээд бүтээл болгоод одоо амьд те энэ материалын ертөнц болгоод амьдарч байгаа гэсэн үг. Тэгэхээр яг ингээд сансар окторгуй оргуу хоос энэ бүх зүйлүүд ингээд бүгд ингээд даалттай ч байна уу илттэй ч байна уу бүгд хоорондоо маш нарийн одоо уялдаа холбоотой. Бие биенээсээ бүрэн хамааралтай. Ингээд нэг бүхэл том систем болоод оршиж байдаг. Тэгвэл энэ том систем чинь бидний ген дотор буугаад ирэхээр бид нэр өөрсдөө энэ бүхнийг өөр дотор агуулдаг гэдгээ эргэн санахад энийг хүлээн зөвшөөрчих юм бол би одоо өөрийнхөө оршихуйг нээхэд те би өртөө энэ одоо бүхэл ухамсарын төвшөнд миний ухамсар тэлж тэр ухамсарыг ашиглаж миний бүх мэдрэмжүүд яг одоо надаар дамжаад бодит болон гарч болох юм байна гэдгийг хүн хүлээн зөвшөөрч чадвал хүн юу н аваа том сэрэлтийнхаа хийх ёстой юмаа ихэнх нь хийчлээ гэсэн үг. За тэгээд энэ их мэдээлэл бидний энэ ген дотор байгаад байгаа юм бол за энэ ген бидэрт те ингээ бүхэлдээ байж байгаа ч гэсэн бид нар за одоо энэ дэлхий гэдэг гариг дээр дэлхий өөрөөс одоо оршихгүй бүх юмтай холбоотойгоо тийм үү? Бүх мэдээллийн сан дэлхийд байгаа. Тэр. За тэгээ тэр мэдээллийн сан дээр ахуулаад одоо дэлхийн анх одоо хэрхэн үүсч бий болсноос ахуулаад одоо хүртэл энэ хугацаанд энэ дэлхийдээ чи амьдрал гэдэг зүйл өрнөж штэ. Тэр амьтаа болгон ухамсартай, мэдрэмжтэй байгаа, хүртгүүтэй байгаа тий. Тэр энэ болгоны одоо мэдээллийн сан дэлхий дээр өөрт нь ингээд одоо бас давхар бий байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл дэлхий дээр бол тий ингээд дэлхийн мэдээллийн сангаас гадна оршихуй оргийн бүх мэдээллийн сангууд хамтдаа байдаг гэсэн үг. Энэ бүх зүйл өнөөдөр бид нар тий энэ дэлхий дээр энэ материалын ертөнц цаг хугацаа орон зай гэдэг ойлголтоор хооронд ингээ маш нарийн системээр холбогдсон байдаг. Тэгвэл дэлхий дээр та ямар цаг хугацаанд, ямар орон зайд тий хаана төрснөөс шалтгаалаад энэ дэлхийн мэдээллийн сангаас өөрийн гэсэн одоо илэрхийлэх одоо бие системийг үүсгдэг гэсэн үг. За бие систем гэдэг бол ерөнхийдөө бие гэдэг нэрийн чин ард тий таны ген дотор орших цааны энэ их мэдээллийн сан танд тий хэрхэн ямар одоо генийн түлхүүрүүдээр дамжаад та хэн болох гээд кодлогдож байгаа гэдэг ийм одоо мэдээлэл ахгүй юу. Тэгэхээр одоо жишээ нь ингээд бид нар ингээд өөрсдийн дотоод ертөнц рүү орлоо тий. Яг ингээд ухамсаар намжуулаад хэмжээ сахиад ингээд тэн дотор байгаа мэдлгүүдийг ингээд одоо багцаалаад хэр хурдтай явахаас шалтгаална шүү дээ. Удаан явбал хэмжээсийн мэдлгүүдийг их одоо нэрж болно. Харин ингээд нэг хурдтай дэшээ хэмжээ сахиж байгаа үед яг ингээд нөгөө
өөртөө тохирох мэдээллийн сангуудаа аваад ингээ хурдтай дэвшилчдэг. А гэтээ хүсвэл хаанаас мэдээлэл одоо татах чадвартай болно шүү дээ. Өөрөөр хэлбэл та ухамсарын одоо хэмжээс дотор ухамсар хаа хүртэл ахийн тэр хүртэл мэдээлэл танд нээлттэй гэсэн санаа ахгүй. А гэтэл одоо генийн түлхүүр гэдэг ном. За одоо жишээ нь би ингээд өөрийн төрсэн он сар өдөр цаг төрсэн одоо орон байрлал ингээ хийгээд тэгээд надад ингээд нэг профайл гарч ирж байгаа. За энэ профайл бол ерөнхийдөө таны ухамсар яаж кодлогдсон, энэ ухамсар таны амьдралд яаж мэдрэмж болж таны амьдрал болж өрнөж гарч ирэхийн энэ хоёроо та одоо хэрвээ эзэмшиж чадах юм бол та энэ амьдрал дээр юу хийж бүтээх гэж ирсэн юм бэ гэдэг чинь гарч ирдэг. Нэг ийм одоо том одоо намайг өөрийг минь ингээд бүхэл бүтэн энэ системээр илэрхийлэх тийм их мэдээллийн сан гаргаж өгдөг профайл гэдэг. За профайл гэдэг нь болохоор ерөнхийдөө бие систем гэдээ ойлгочиход болно. Таны биеийн ард юу байгаа юм бэ гэдгийг чинь илэрхийлж байгаа юм гэсэн үг. За тэгэхээр энэ одоо байдлыг маш олон жилийн одоо даалт ертөнд сонирхож судалсан өөрөө энд хамаг амьдралаа зориулсан одоо Америкийн тэр Ричард Рад гэдэг нэг хүн байгаа байхгүй. Энэ хүн маань одоо энэ генийн түлхүүрт агуулгадах одоо бидний энэ дэлхийн дээр оршиж байгаа энэ нэг оршихгүйгээс татсан мэдээллүүдийг багтаасан ийм нэгдмэл одоо мэдлэгийн санг шууд дамжуулт аваад ингээд 64 ерөнхий генийн түлхүүр болгон кодлоод ингээд одоо ном болгоод буулгасан. За энэ ном маань яг ингээд бидний ингээд даалт ертөнцөд ордог энэ байр одоо мэдрэмжүүд ухамсараар авж байгаа энэ бүх зүйлтэй таардаг. Яагтвэл энэ чинь адилхан шүү дээ. Бид нар татгшаа ороод нээсэн зүйл энэ хүний одоо олоод одоо дамжуулаад ингээд бидэд хүртэл болох бод ийм их нөхцөл үр дүнгийн дүнд гаргасан юм хоёр яг адилхан. Угтаа цаад их үүсвэр сорилж нь адилхан учраас Тэгэхээр яг ингээд бидний одоо сургалттай энэ ном маань таардаг. Энэ номыг ингээ уншихаар бидний одоо эргэн саналт гэж ярьдаг. Яг ингээд дотоотойгоо холбогдчоод номыг ингээ уншихад номтой холбоотой ингээд ном өөрөө ингээд ухамсарын хэмжээсээр дамнуулаад сүүдэр бэлэг сэдий гэдэг юм 3 төвшөнд ухамсарыг ангилаад энэ одоо англилт та өнөөдөр сүүдэрт байгаа. Тэгвэл хэрхэн одоо бэлэг сэдий рүүгээ очих юм бэ гэдэг арга замыг нь зааж өгдөг. Тэр сүүдэр гэдэг бол бидний амьдраад байгаа энэ одоо нам дор давтамж буюу айц ихтэй хүн төрчмийн нэрхтэй зовлонгийн одоо их үүсэр болсон давтамж. Бэлэг давтамж нь болохоор хэрвээ та өөрхөн энэ зовлон үүсгээд байгаа энэ найдас гацаа болгоноод тайлаад тах юм бол танд түүний ард нүгдэх таны одоо цаана байх таны одоо шид чадвар авьяас бэлэгсэн ухаанууд нэгдэнэ гэдэг нь бэлэг одоо давтамж. Сэдий гэдэг нь бүр цаашлаа та ямар ч айцгүй болсон үед ямар ч гацаагүй тийм одоо ухамсарын тэлэлтийг мэдрэх яг тэр үед танд юу тохиолдож болох вэ гэдгийг тэр ухамсараар дамжуулаад ингээд одоо буулгацсан байна. Тэгэхээр энэ ном тэр чигтээ бүр одоо бидний шинэ эрен гэж яриад байгаа. Энэ одоо эрен шилжихэд бидний ухамсар хүртгүүг ойлгоход тэр байтугай одоо энэ сэдий бэлэг төвшин гэдэг нь бидний одоо ирээдүг буулгацсан ийм ном баггүй. Маш амтай сүнслэг одоо энэ даалт ертөнцийн ном. Энэ хаан жахгүй яг тийм бодит буулгалт тахгүй цэвэр. За тэгээд энэ ном одоо намыг маань одоо Сара гэд бүсгөө маань одоо энийг бүр Монгол руу орчуулж буулгасан. Гэтэл энэ ном Монгол дээр бууж ирснээр бидэрт ямар их одоо хувь хишиг өрөөл ирж байгааг бид нар ингээ мэдгүй байгаа хгүй. Гэтэл энийг ингээ уншихад эхлээд тархиараа уншихад ойлгохгүй. Яагаад гэвэл бид нар зөв сүүдрийн л ойлгоно. Яагаад гэвэл бид нар сүүдэр ухамсарт байна. Байхтаа их доод хэмжээсүүдэд байна
Тэгэхээр сүүдрээ ингээд нэг тархитайгаа чигсүүлж ойлгохоор ухамсарл амьдаа тэрийг уншаад энэ одоо 64 кодыг уншаад 64 харах үнцэг хүнд нэмэгдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд ухамсар тэлээд тэрнтэй холбоотой дээд одоо тэр хэмжээсийн чадвар чадамжууд орж ирэхэд нэгдэх тэр мэдрэмжүүд одоо даалдын мэдрэмжүүд нэмэгдэхтэй ийм одоо цаанаасаа өгдөл байгаа намыг унснаа. Гэтэл бид нар тархиараа энийг уншихаар их удаан өгсөд идэг. Яг бол та өчөөхөн одоо 1% ухамсараар энэ 100% ухамсар тээсэн намыг унших гээд байгаа учраас. Гэтэл одоо бидний агаар ингээд дотоод руугаа ороод төлөвөө авч сурчаад энэ намыг уншихад та тэр 100% авсан төлөвөөрөө дотоод ашигтай холбогдсон тэр сүнслэг байдлаараа энэ намыг 100%-аар уншихад танд илүү хурдан өр өгөөж өгнө. Иргэн саналтай хийн. Та хэн гэдгээ одоо өөрөө таньж мэднэ. Тэгвэл энэ намын мэдчихдээ юм бол одоо намаа ингээд сая анх нэг хэвлэгдээд дуусаад баг сар болж иж хоёр дахь хэвлэн гарч. Тэгээ одоо ирсэн гээд одоо бид нар ахаад энэтэй холбоотой мэдээлэл оруулж байгаа байхгүй. За тэгээд одоо нэг профайл гэж яриад байгаа. Энэ бол таны бие систем тий. Энийгээ та мэдснээр таныг ямар одоо генийн түлхүүрүүд кодлоод байна вэ? Та хинбэ гэдгийг тэндээс олж мэдэх юм. За ингээд одоо профайл ингээ өнгөө татаж өөрийнхөө профайлыг гаргаж болдог. Тэрийгэ гаргаад өөрийнхөө бие системийг ойлгох явцдаа энэ генийн түлхүүрээсээ яг өөрийн түлхүүрүүдээ ингээ өөрхөн дотооддоо ингээ өөртөө ичээсүүлж би чинь энэ юм байна гэдэг ийм одоо эргцүүлэн бодож өөрийгөө ингээд эргэн санах маягаар энийг унших хэрэгтэй. За тэгэхээр энэ ном бол ингээд бүр яг ингээд дотоод сүнс чинь таныг алийг уншуулахыг заадаг. Одоо энэ 64 түлхүүрнээс та алийг уншсан болдог. Ханаас нь ч энэ номыг ашиглаж болдог байхгүй. Тэгээ яг тухайн агшинд би аль номыг аль сэдвийг унших гэхэд сүнс чинь өөрөө таныг заагаад өгнө. Тэгээ тэрийг уншихад яг таны дотор одоо ухамсар тэлэх процесс явагдана. За ухамсар тэлэлт яаж мэдэгдэг вэ гэхээр хүний бие организм одоо энэ тэнтэй хаална, нэрчим энерги урсгал нь өөрчлөгдөн. Тэгээд манайхаар бол төлөв шахах гэж яаж байгаа тий. Өөрхөн дээд хэсгийн ухамсарууд сэргэн. За тэгээ өөрийнх нь сүүдэр буюу тэр одоо доод татамжинд гацаад байсан 64 гацаа байна шүү дээ. Энэ гацаануудаа ойлгож ухаарна. Тэгээ тэрийг яг өөрөө унших нэг өөр тий яг сүнстэйгээ холбогдоод унших нэг өөр ахна шүү дээ. Ингээд л өөрөө өөртөө ажилдаг. Өөрөө өөрийгөө сэргээдэг ном. Тэгэхээр одоо энэ маань манай сургалтын гарын авлага болж явдаг. Бид нар болохоор яг ингээд одоо яг дээдсүүдээрээ ингээд ерөнхий төвшөнд нь бүх юмаа ингээд буулгаж авч чаддаг. Энэ түлхүүр бол генийн түлхүүр бол яг тэр одоо Ричард Рад гэдэг хүний буулгаснаар цагаагийн маань орчуулснаар танд бас ингээд тэрийг илүү дэлгэрэнгүй тий маш энгийн ямар ч тийм төвөгтэй үг хэллэггүй маш одоо ойлгомжтой орчин үеийн үг хэллэхээр танд очино. За яагаад энэ генийн түлхүүрийг уншихаар бидний энэ давтамж сэргээд өөрхөө санаад байгаа юм гэхээр энэ генийн түлхүүрийг чинь бичсэн үг болгон амьтаа байхгүй юу? Одоо мөн чанар гэдэг шитэй тийм бүр гүний утгатай амьтаа. За энэ үгнүүдийг та зөвхөн амандаа уншин уу, бодолтой уншин уу? Тэр үгийг уншиж байхад таны тэр үгээр үүсэж байгаа давтамж таны ухамсарын давтамжийг өдөөгөө тэр ухамсарт таны ухамсар тэлж идэг гэсэн. Тэгээ энэ одоо номжийг онцлогтой. За жишээ нь та ингээд 10 хоногийн өмнө за жишээ нэг генийн түлхүүрийг уншихад та 10 хоногийн дараа уншихад шал өөр онцгоор уншина. Энэ юу гэсэн үг вэ? Таны ухамсар тэлсэн гэсэн үг. За тэгэхээр одоо генийн түлхүүр гэж ийм зүйл байдаг. За тэгвэл одоо яг бидний хувьд одоо яг энэ номыг яаж ашиглаад байгаа вэ? Бид ингээд төлөвтэйгээ дотоодтойгоо холбогдсон хүмүүс маань энийг уншсанаар ер нь юу болоод идэв яг цаана
жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгөл. За одоо яг ингээ өөрсдийн л туршлага дээр ярина шүү дээ тий. Жишээ нь ингээд яг дотроос бид тэр ингээд оршихуйтайгаа хэм нэгтээд оршиж байгаа болгоны ингээд ухамсар дээр ингээд төлөөр ингээд мэдэрчж байгаа шүү дээ. Бид тэр өөрсдийн дотоод оршихыг бүтэн одоо нэг тал дээр л ажиллаж байна тий. За тэр үед одоо дотроос мэдээллүүд ирдэг. Тэр нь яг одоо тухайн генийн түлхүүрийн аль кодын тэрийг ингээ унших мэдрэмж өгдөг. Яг л одоо бидний дотоод одоо оршихуй маань бүр тэс хүнс маань бидрээр энэ номоор дамжуулж харьцаж эхэлж штэ. За тэгээд жишээ нь одоо сайхан генийн түлхүүр одоо 38, 39 гэд гэрлийн дайчдын түлхүүрүүд уншигдахад яг гэрлийн дайчин хүмүүс сэргэж агаад тэгээд хандлтанд ийм хүмүүс орж ирнэ, сургалтанд ийм хүмүүс орж ирнэ. Яг бол ингээд цаанаасаа ингээд бид нар хэмжээс хаана хүрэн тэнтэй холбоотой зүгээр мэдээллийг түлхүүрээс л уншичдаг байна шүү дээ. Сэргээгээд. За тэгээ сая генийн түлхүүр 60 буюу ухамсар тэг хүний энэ тархиар дамжиж биднийг одоо яаж энэ доод татамжийг үүсгэж энд тохиордог тэг генийн түлхүүр 60 яаж ухамсаар тэлэх үү? Тэлсэн ухамсар явж явж хаана өрөх үү? За дараа нь ингээл дахиад дотроос мэдээлэлээрэл бидний ингээд одоо бид нар чинь ингээд даалт ертөнцтэй бол бүр бодит болцсон шүү дээ. Тэгээд даалт ертөнцид яг бодит үйл явцад болно. Тэр нь яг энэ дэлхийд нөлөөлж идэг. За тэгээ байж ил дахиад генийн түлхүүр одоо 12 одоо 12 33 56 гээд одоо юм шүүлтийн цагиргын кодууд орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ ингээ эренг төгсөгдөг шинэ эренг эхлүүлдэг юм кодууд орж ирж штэ. Гэх мэтчлэн тэгэл одоо бид нар бол эхлэндээ одоо бие системийнхаа тий ухамсарыг ингээ идэвхжүүлэх зарчмаар явсан бол энэ нь ингээд бидний ингээд даалж ертөнцид хийж байгаа зүйл маань дэлхийн ухамсарт нөлөөлөх зүйлүүд болж байна. Одоо харин бид нар ингээд одоо мэдрэмж буюу хүртгөө тэр ухамсар яаж энэ амьдрал дээр бууж ирээд те энэ амьдралыг өгшлүүлэх юм амьдралын үйл явц болж өрнөдөг юм бэ гэдэг дээр одоо төвлөрч бид нар одоо ажиллаж байгаа. За энэтэй холбоотой одоо яг энэ зүрх сэтгэлээ нээх, бусдад өөрийгөө нээх, хайр гэж юу юм те? Хайр бидний дотроос хэрхэн урсаж гардгийг бид нар энэ дэлхийг те хэрхэн хайрын өндөр хэмжээс рүү шилжүүлэх юм гэх мэт юм дээд символтууд те хөрсөн дээдсэн хэмжээсийн одоо мэдээлүүд сэргэж хахад яг л энэ генийн түлхүүр дээр буулгаад харахад яг л байдаг. Тэгэхээр одоо ингэж бид нар ол энэ түлхүүр номыг ашигладаг. Яагаад ингээ ашиглаад байгаа гэхээр яг одоо энэний талаар дэлгэрэнгүй зүгээр ингээд тий бүх мэдээлэл татаад ингээд төвлөрөө сууж байгаа нь зүгээр л номоо уншихад тэрнтэй холбоотой бидний даалт ертөнцийн хэмжээс тэр мэдээлэл хүчтэй сэргиждэг байхгүй. За тэгээ энийг ашиглаад бид нар ингээд эрчим энергиэрээ одоо бидний харал үүлээ хийнэ. Даалтад нөлөөлөх эрчим энерги үйлдэх юм. Гэтэл энэ боломж хүн болгонд байгаа. Ялангуяа одоо сэрсэн сүнсний сэрэлтээ авцсан тий өөрсдийнх нь одоо үнэмлэхүй одоо би гэд итгэчихсэн одоо энэ жижиг биеийн тойргоос гарах гэж яаж байгаа хүмүүс бол энэ ном таны гацаанаас гарахад туслана. Хүлээн зөвшөөрөгч нь туслана. Тэ өөрийн дотоод оршихуйгаа хурдтай нэгчин туслана. За тэгээд зөв энгийн хүмүүс маань болохоор энэ номыг баг барьж авдгүй юм. Тэг сэрэг учраас сэрсэн хүмүүс өөрөө ирэхгүй одоо хайж авж байгаа баг эцсийн толгуур цэг нь энэ байх болно. Ядуул энийг ашиглаад бид нар одоо эргэн сандалтаа хурд хийдэг учраас. Одоо энэ номоо одоо яаж авах вэ? За бид хэд болохоор яг генийн түлхүүр номыг орчуулсан Сарагийнхаа одоо яг борлуулах цэг нь болоод номыг ингээд түгээж өгч байгаа. Тэгээд бид хийчихсэн сургалтандаа өргөлж номыг ашиглаж байгаа. Тэгээд хэрвээ ном та хэд маань худалдаж авахыг хүсвэл бидний одоо Facebook хуудасаар. Тийм. Эсвэл тэр утасны дугаар одоо Facebook хуудасаараа тавьчихна тий. Одоо пэйж хуудсан дээр утасны дугаар тавьсан байгаа. Номын одоо
юм дээр постн дээр тэгээд тэр дугаарлууд залгаад ерөнхийдөө бол оройн 5 цагаас хойш илүү найдвартай байж гин. Тэгээд ирээд намаа авч болно. За одоо тэгвэл юу яах вэ? Одоо би системийн профайлыгаа талаар жоохон дэглэрэнгүй хүмүүст ярьж өгөх, тайлбарч өгөх. За тэгэхээр өнөөдөр бид нар ингээд за одоогоор бол ингээд 11 түлхүүр дотор сүүлд ингээд бас шинэ ингээд 3 түлхүүр нэмэгдсэн. Ер нь бол ингээд 11-ээс 14 түлхүүр дотор таны одоо энэ дэлхий дээр та хэн байх гэж ирээд юу хийх гэж ирсэн гэдэг чинь ингээд бүрэн тайлагддаг. Тэгээд энэ одоо би гэдгийг ардгаа систем дотор тий өнөөдөр та сүүдэр төвшөндөө буюу жинхэнэ одоо энэ жижиг бие дээр гацчихсан гацалтан дотор байхад таныг ямар одоо гацаанууд гацааж байна вэ? Энэ гацаанууд таны амьдралд хэрхэн нөлөөлж таны одоо энэ сүүдрийн буюу материалын хэмээн маягийн одоо энэ 3 дөрөвдүгээр хэмжээсийн төвшөнд таныг одоо амьдруулж байна вэ? Таны одоо энэ чинь бүр нарийн задрал тий та энэ амьдралдаа ямар ажил хийх гэж ирсэн юм? Одоо хүмүүс би хин юм бэ? Миний сүнсний зорилго юу вэ тий? Би одоо юу хийх гэж ирсэн бэ гэж их асуудаг штэ. Яг энэ хариултууд л одоо энэ дээр аюул сайн гарах байхгүй бүр дэлгэрэнгүйгээр. За тэгэхээр өөрөөр хэлбэл та одоо эхээс төрөөд өдийг хүртэл амьдарч байхдаа энэ амьдрал гэдэг ажлыг өрнүүлж хийж байхдаа тий амьдралын ажил гэж ирж штэ. Амьдралд та амьдралыг ажил болгон өрнүүлж гин гэсэн. За ингэж өрнүүлж байхдаа та хэн байх гэж ирсэн бэ гэдгийг эргэн санах хэрэгтэй болдог. За эргэн санахын тулд өөрийн одоо айдас гацаа болгонтойгоо нүүр тулж иж та яг өөрийн тэр цаанаага өөрийн даалт ертөнцид би хэн бэ гэж олдог байхгүй. За энэ замналын туршид таны одоо тэ өөрөө өөртөө итгэлээ та юугаар олж авдгийг. Таны одоо сүнсний дотоод хүч танд ямар одоо байдлаар танд ирдэг. Энэ хүчээ та яаж одоо зөв урсгаж чадвал өөрийн одоо даалт ертөнцөө нээж олоод тэнд байгаа бүх ухамсарын хэмжээсүүдээ тэлээд та тэнд ингээд одоо бидний харал те ингээд гацаанаас гараад өөр дотор орших тэр сүнсний дээд ухамсар цэвэр ухамсар буюу бүтээгч хүч. Одоо бидний энэ амьдрал дээр бид нар яах гэж ирсэн юм? Энэ дэлхийг бүтээлцэх гэж ирсэн байхгүй юу? Энэ дэлхийд хүн болгон хувь нэмрээ оруулах гэж ирсэн. Тэр хувь нэмрээ та яавал одоо илүү өндөр түвшинд хүргэж чадах юм бэ? Та хамгийн бүтээлч өндөр түвшинд хүрэхин тулд та яавал цохимжтой вэ? Тэ? Юу хийх ёстой байдаг вэ? Гэх. За тэгээ энэ болгоно хийж идэл та өөрийнхөө сүнсний одоо хайгаад байсан биегээ олно. Том биегээ. Том бие жижиг бие хоёроо хэрхэн нэгтгэж одоо тэ энэ амьдрал дээр амьдрах юм бэ? За эхлээд том биегээ олдъя. Том бие яг юу хийх гэж ирсэн? Таны том даалт ертөнц. Энэ дэлхий дээр. За энийг ойлгочингууд за одоо үүнийгээ тэ жижиг бие рүүгээ буулгаж энийг даалт хоёр ертөнцийг холбохын тулд өнөөдөр та одоо өөртөө юу татдгийг ямар харилцаанууд татж байгаа. Өөрөөр хэлбэл одоо бид нар энэ сүнс маань тий энэ амьдралд ингээд бидрээр дамнуулаад ингээд харилцаагаар одоо амьдрал үргэлжлэн штэ. Хүн хүнтэй харьцах харилцаа тий амьтан аймгүй харилцаанууд одоо дэлхийдээ харилцах харилцаа ч гэдэг юм уу тий. Өөрөөр хэлбэл ингээд харилцааны үр дүнд танд бүх мэдрэмжүүд цуглаж эхэлнэ. Энийг амьдрал гэж хэлээд байна. Энэ харилцаагаар дамжихгүй бол сүнсээрээ л оршоод тий энэ материалын ертөнцид амьдарч чадахгүй байна шүү. За тэгвэл та ямар харилцааг өөртөө дуудаж залтын буюу та энэ амьдралдаа өөртөө юу татдаг юм бэ? Хүн болгон өөр кодоор өөр өгдлөөр тий энэ амьдралд хэн байхаа одоо бусдтай үйл өөрийн харилцаа үүсгэх маягаар татаж холбоонд орно. Тэгээд та өөрөө бүтэн болохын тулд танд ямар одоо өөрсөө нууцсан тэ тэр сүүдэр хэв дадлууд хүслүүд байна. Тэр болгоно илчилж өөрийгөө ингээд бүрэн бүтэн болгох дээр бас ажиллана. Тэд нар нь одоо ингээд бас хэлэгдэх нь шүү дээ. За тэгээд
цаашлаад таны оюун ухаан, үзэл бодол яг яаж тогтдгийг та юунд ингээ хайрцаглагдаад тэ өөрийн хязгааргүй ухамсараас хашигдчихва. Таны одоо зүрх сэтгэл яаж нэгддгийг тэ та энэ сэтгэл хөдлөл ухамсар хоёроо хэрхэн хооронд нь хоршуулж ажиллаж байна. Та ухамсарт хүн байна уу? Эсвэл сэтгэл хөдлөлтөд автсан хүн байна уу? Тэ эдийн тэнцвэрийг яаж олох вэ? За энэ зөвлөгөөнүүд яваад тэгээд дээрэс нь одоо нөө дотоод хүүхэд гэж ярьж байгаа шүү дээ. Одоо та 0-7 нас хүртэл таны ухамсаргүй одоо бүх юмыг хүлээн авч одоо хүлээн зөвшөөрдөг энэ насан дээрээ та одоо ямар биеийн өвдөлтүүд аваад тэ та энэ биеэ хамгаалахын тулд ямар мэдрэмжтэй болоод өсчихсэн. Тэр одоо дотоод хүүхдийг чинь шарах тэ тэр гацаанаас гаргаж таны энэ одоо биеийг чинь таны сэтгэлийг чинь таны оюун ухааныг чинь энэ таны том төлөв одоо бүрэн одоо сууж та ингээд томоороо бүтнээрээ оршиход одоо бэлтэж тэ саад болж гацж байгаа гацаануудыг ингээд тайлбарж хийж өгдөг байхгүй. Өөрөөр хэлбэл та ингээд 3 төвшөнд өөрийгөө дээд төвшөндөө нээчих юм бол та одоо ийм том ухамсар дээр галдаад байгаа 100% ухамсар гэдэг зүйлээрээ одоо энэ хорвоо дээр чөлөөтэй оршиж болно, амьдарч болно, бүтээж болно. Бүгдэд нөлөөлөгч нь байж болно. Гэтэл энэ бие систем гэдэг зүйлийнхаа тий бидний энэ сэрэл гэдэг зүйл нь тэр гацаан дотроос ирээд тэр одоо гацаа олгоноод тавих замаад өөрсдийн одоо дээд төлөвүүдээ нэх тэрэнд ингээд замжилж өгдөг. Ийм одоо уншлага байхгүй профайл уншна гэдэг чинь. А энийг хүн өөрөө гаргаад өөрөө номоо уншаад өөртөө ажиллавал бас илүү сайн. А бас ингээд ерөнхий уншлагаа ингээд мэдэж авчаад түүнийхээ дагуу ингээд чиглэлтэй бас уншуулж болно. Ер нь болохгүй юм гэж байхгүй тий. Бүх төвшин, бүх аргал хэрэгжин штэ. За тэгээд одоо ингээ өөрийгөө нээж чадах юм бол таны дотор хязгааргүй их хайр урсан орж ирэх болно. Хаанаас юм? Таны дээд өгдлөөс таны одоо сүнснээс амин сүнсээр чинь амин эрчим тань руу юулэгдэн орж ирэхийг хайр гэж хэлээд байгаа шүү дээ. Энийгээ бид нэг хаацсан зүрх сэтгэлээрээ сэтгэлийн шарах болгоод тэгээд энийг хангах замаар энийг нээх гарцуудаа нээдэг. Тэгээд одоо та бодъё. Таны ухамсар тэлмэл том болчлоо. Таны зүрх сэтгэл сүнснийхээ амин эрчим хайраар дүүрчлээ. Та бусдад зүгээр хайр бэлэглэгч, бусдын ухамсарыг тэлэгч агуу бүтээгч төлөврөө ойртож байна. Тэгвэл яг энэ төлөврөө та одоо энэ дэлхий дээр ямар үнд цэнийг өөрөө бүтээж бусдад өгөх юм бэ? Таны үнд цэн. Тэгээ энэ үнд цэнтэй холбоотойгоор та нийгэм рүү тий юу өгөх юм? Нийгэмд та өөрөөс чинь юу одоо урсан гарах юм? Нийгэм таны өгч чадах зүйл юу юм бэ тий? А тэгээд эцсийн гэц та энэ амьдрал дээр биегээ жинхэнэ тэр том биегээ олж жижиг битэгээ нэгтгэж бүрэн болсноор та одоо жинхнээсээ амьдрсан шиг амьдрах тэр өгдөл чинь юу юм бэ? За тэгээд өөрөөр хэлбэл энэ болгоныг нээсэн таны хамгийн сайн хийж чаддаг мэрэгжил юу вэ? Гэх мэт эдгээр ингээ гарч ирдэг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд генийн түлхүүр ном бол яхааргүй профайлтайгаа хоршиж орж ирнэ. Тэгэхээр энэ дээрээ хүн ажилласнаар өөрөө өөргөө танин мэдэж бүрэн болно. За тэгээд хэрвээ дотоод ухамсараа нээгээд дотоод руугаа орох замаа ингээд зөв болоод тий энэ холболтуудаа ингээд зөв ойлгочих юм бол та номоо уншингаал одоо өөртөө ажиллаж байгаа юм шин. Одоо нэг профайлтай холбож бас хандлт хийгээд байгаа шүү дээ тий. Тэрийг одоо ямар аргаар хийж одоо ямар одоо өгдлүүдийг хэлж өгч байгаа. Одоо саяны өгдлүүдийг бүгдийг хэлхээс гадна тухайн оны төрсөн он сар өдөр цаг тэгээд орон газар тий төрсөн орон одоо Улаанбаатар төрсөн юм уу одоо ямар аймагт төрсөн тий тэр
За тэгээд тухайн хүний нүдэн тод гарсан зураг байх хэрэгтэй. Тэгээд бид нар ерөнхийдөө бол нэг 14 сарын дотор тухайн хүний одоо профайлыг тайлж уншаад тэгээд энийг ингээд одоо мэдээллийг нь боловсруулад одоо файл хэлбэрээр онлайнаар харцсан. Тэгээд яг юу тэр хүнд очих вэ гэхээр ерөнхийдөө өөрхөн профайлууд, бие систем, тэгээд энэ систем дотор яаж гацаанаас гаргаж, яаж өөрхөн төлөвүүдээ нээх талаар зөвлөгөөнүүд. Тэгээд дээрэс нь одоо эн чинь ганц профайл хараад зөвхөн уншина гэдэг чинь биш. Бид энэ чинь өөрсдөө даалж ертөнцийн одоо бүхэл төлөвөө авч жагаад тэгээд тэр одоо хүний өөрийнх нь одоо сүнстэй нь холбогдож жагаад, оршихуйтай нь холбогдож жагаад тэгээд тэр хүний давхар амин тандалтуудыг авч иж энэ профайлж аим ордог. Тэгээд одоо үүнийг онлайнаар явуулах нь шүү дээ. Тэгээ энэ тандалтыг бол ингээд биштэй шууд ингээд хийн гэж байхгүй. Яагад үл эн чинь нэлээ их боловсруулагдах материалуудтай. Нэлээ одоо нарийн тандах үйлүүдтэй байхгүй. Тийм нэг юуг нь болохоор профайлыг бол ингээд энэ арга барилаар хэлээд өч нарийн ингээд яг ном дээр уншснаас гадна нарийн хэлж өгөх гэдэг шүү дээ профайлын тийм. Тэгээд бас сүнслэг талаас нь бас хандлт холимог юм хандлт явах гэдэг шүү дээ. Профайлоо яаж гарах тал дээр болохоор одоо Сарагийн маань генийн дэлгүүрээр YouTube хуудас байгаа. Тэн дээр зааварчилгаан байж байгаа. За эсвэл бол gencase.com гэдэг оронгууд free profile гэдэг байгаа. Тэр сонголтын дээр дарангууд төрсөн он сар одоо газар нутгаа хийгээд тэгээд цагаа хийн заавал. Цагаа хийхээр цагаа мэдхгүй хүмүүс бас байдаг шүү дээ. Тэгэх юм бол өглөө төрсөн юм уу эсвэл орой төрснөөс хамаарат өглөөний одоо шөнийн 12 цаг юм уу өдрийн 12 цагийг сонгочтой. Цагаа яг нарийн сан мэдхгүй бол хоёр янзаар гараад ирэн тэнгүүд аль нь яг над руу нэг төхөөрөн тий. Бидний хувьд болохоор зүгээр яг дотоодоос асуугаад ингэж очдөг. Яг мэдхгүй одоо дотоодоо холбогдоогүй ч юм уу хүмүүс байхад хоёр янзаар гарахад нэг ганц хоёр код тийм л зөөрөө гарч ирнэ. Тэрэн дээр бол аль нь илүү над руу төхөө байна. Зөнгөөл дахад ер нь бол гараад ирэндээ за ийм л бий байна да гэсэн бодож байна тий. Тэгээ бас нөгөө Сарагийн маань Gencase Mongolia-гийн пэйж хуудасаас авах шин. Тий. Facebook тий. Тэр лөө н орж бас мэдээллүүдийг авч олно. Тэн дээр яг генийн төлөвлөртэй холбоотой бас нөгөө тунгаан босолголууд, өөрсдийнх нь сонголтууд яг пэйж дээрээ зарлагддаг. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд яг үнэндээ даалж ертөнцөд тий энэ хэмжээс ингээ ахаад өөртөөгөө ингээд нээх гээд бас ингээлийн дайчдыг чинь их олон төвшөнд хүмүүс хийж байгаа шүү дээ. Тэгэхээр уг нь бол бид нар ингээд нэгдээд одоо биенийх үйл ажиллагааг бүх төвшөнд ингээд дэмжиж явах хэрэгтэй. Гэтэл ерөнхийдөө манайхан дэмжих гэхээсээ илүүтэй одоо жаахан сонин харцаатай байдаг шүү дээ. Би одоо боддог байхгүй даалж ертөнцөд яг энэ чиглэлээр явж байгаа хүмүүс ягаад бинийгээ ингэж бүр нэгдэхгүй ингээд одоо сөрөлзөөд идэх юм бэ? Тэр хэд маань тий энийг одоо яаж нэгдэх вэ? Одоо зарим нэг хүмүүс бүр ярьж байсан байхгүй. Монголчуудыг нэгдэхийн тулд аль болох энэ одоо мөнх тэнгэр тий ашхуй энэ бүх зүйлээр нэгдэх гэхээр ерөөсөө нэгддэг юм аа. Тэг яагаад учир шалтгаан юунд байна гэд бүр гайхаж асууж исэн асуултууд би. Тэгэхээр учир шалтгаан бол ердөө л та хайрын цулцаагүй байна, нэгдмэл гэдгийг ойлгоогүй байна. Тэ? Одоо бинийгээ үүсгэж ярьж байгаа энэ бүх зүйлс тэр чигтээ та сүудэртэй гацчихсан. Одоо бидний хараад эго бардамнал өндөртэй тэ биенийг үл хүлээмж шуурсан. Гэтэл даалж ертөнцөд тэ бид хэмжээ захин ирээр хамгийн тэр сурах өстой зүйл нь хүлээмж шуурл буюу нэгдлэл байдаг шүү дээ. Тэ? Хайр л байдаг. Тэгэхэд одоо илтээ бол бид ингээд нэгдэж чадахгүй байгаа шалтгаан бас бидэнд юу хэлж ийн вэ те? Энд дээр бас бодоо штэ. Тэгэхээр бидний зүгээс бол тэ үнэхээр бидний хүлээн зөвшөөрөөд бидэнтэй нэгтээд бас
одоо бидний гол зорилго бол энэ Монголыгоо энэ дэлхийгээ тий ухамсарын хэмжээс ахиулж одоо түүний тэнд орших чадар чадамжуудыг буулгаж тий энэ амьдрал гэдэг зүйлийг одоо байгаа түвшнээс нь илүүтэй сайжруулахын тулд л одоо энэ гэрлийн дайчид гэдэг хүмүүс явдаг шүү дээ. За гэрлийн дайчид гэдэг нь ерөнхий санаа нь бол тий та өөрийнхөө бүх одоо муу мухай ханах уу гэж тий хүсэхгүй байгаа бүх юмаа хүлээн зөвшөөрч ямар ч ялгамжгүй сайн муу сайхан муухай тий одоо хоёр туйлд авсан энэ бүх ялгамжнаас ангиж ирж яг өөрийн дээд одоо түрэн ярьлаа шүү дээ сүнсний өгдөл зорилго хэн байх гэж ирсэн түүнийг нээх гэж энэ замд шийдвэртэ орсон тэгээ юутай ч нүр тулахад бэлэн тий тэр хүмүүс бол гэрлийн дайчид тахгүй. Тэр энэ хүмүүсийн ачаар энэ далд ертөнц чинь засагдаж ил ертөнц чинь бүх юм бодит болон бууж идэг учраас яг одоо энэ далдын үхэлтэй тий энэ далдтаа энэ өөрсдөө засаж нэгтгэх гэж хичээж байгаа энэ хүмүүстэй бол бид нэр хамтран ажиллахад бэлэн нэгтгэд бас бэлэн байдаг. За тэг өнөөдрийнхөө подкастын үрээд дуусгах уу? За тий. Манай Facebook хуудас одоо YouTube сувгийн мөн цааш найлуулах олон хүнд түгээж шеэрлж өгөөрэй. Тэгээ дараагийн подкаст хүртэл баярлалаа. За баярлалаа.